Богинохон яриаг ахна гэдэг өнцгөөс ярив. Багш гэдэг өнцгөөс биш. Комедиан ч юм уу те улс төр бизнес одоо юу гэдгийг та бүхтэй дотны яриа ярмаар байна. Энэ өдрийг магадгүй та бүхэн хизээш мартахгүй бах. Яагаад тэгэхээр та бүгдийн амьдралын хамгийн чухал өдөр. Миний хувьд бас яг адилхан байгаад байна. Би одоо зөндөө ийм их сургуулийн зочин илтгэл commencement speech-үүдийг үзчихсэн. Миний шүтдэг хүмүүсээс ахуулаад тэгэхээр миний хувьд одоо тайзан дээр хөтлөлтөөр stand up comedy-гоор 2024 оны улсын хурлын сонгуульд багшийн хуваар хүмүүсийн өмнө бараг 1000 гаруй удаа гарсан баг. Гэхдээ энэ удаад их сэтгэл хөдлөж байна. Баг зэрэг сандралтай байна. Яагаад гэвэл анх удаага илтгэлийн одоо энэ анх удаага юм төгсөлтийн зочин илтгэгчээр байгаа учраас үнэхээр миний хувьд ч гэсэндээ маш спешиал өдөр байгаа шүү. Тэгээ та бүгдэд бас дахин баярлалаа гэж хэлмээр байна. За надад нэг 10 минут өгсөн байгаа. Энэ 10 минутын хугацаанд би дүүнэртээ 10 зөвлөгөөл бэлдэж ирсэн. Тэгээ та бүгд за нэгийг авч ивэл би ажиллаа хийсэн гэсэн үг. Тэгээд ойлгочоорой. За тэгээд хамгийн ихний зөвлөгөөнөөсөө эхлэе гэж бодож байна. Хүмүүс эцэг эхчүүд манай шавнар ч гэсэн би өөрөө багш юм. Манай шавнар юугаар сурах уу? Ирээдүйд ямар мэрэгжил эрэлттэй байх вэ гэд тэгэж асуудаг. За хариулт юу гэдэг үлээ хүмүүс? Дуртай зүйлээ хий. Дуртай зүйлээ олж хий. Би ингэж хэлмээр байна. Дуртай зүйлээ хайгаад ах юм бол бүтэхгүй. Дуртай зүйл одоо ингээл бид нар бол дуртай зүйлээ хиймээр байвал инста хүмүүсийн стори скролдол ингээл амьдрмаар байна шүү дээ. Гэхдээ амьдрал тийм биш. Харин миний эхний өгч байгаа зөвлөгөө юу гэхээр эхлээд дургуй зүйлээ олчих. Тэгээд тэр зүйлээ эзэж хийхгүй төлөө амьдраа хэдүүлээ тэгөө. Дургуй зүйлээ эхэлж олно шүү заяа. Дуртай биш. Би зүгээр та бүгдэд нэг жишээ хэлье л да. Ахын за одоо чинь тийм ээ улс төрд байна, бизнест байна, уулуурхай ассоциацт байна, подкаст хийж, NBA talk, stand up comedy, янз бүрийн бизнесүүд энэ болгон дээр нэгэн зүйл тогтол байгаа юм. Яагаад би дуртай зүйлээ хийж амьдарч ийн гэхээр дургүй зүйлээ аягуулсаа олцсон байхгүй. Тэр нь би өглөө бас айгүй дургүй байхгүй. Тэгэхээр та бүгд надтай адилхан болвол зөвхөн дихгүй төлөө хөдөлмөрлөөрөө гэж байгаа юм шүү заяа. Хамгийн ихний зөвлөгөө тэр байна. Хоёр дахь зөвлөгөө та бүгдийг магадгүй урд өмнөх бүх цаг үеийнхэн атаархахаар ийм сайхан ирээдүй хүлээж байгаа. За тэр нь мэдээж хиймэл оюун ухаантай салшгүй холбоотой. Гэхдээ хиймэл оюун ухаан өөрөө бид хэдийн маш олон боломжийг, маш олон ажлыг, маш олон ирээдүйн бидний бүтээмжийг магадгүй булаах бах. Тэр утгаараа never lose your creativity буюу хиймэл оюун хизээж оруулж чадахгүй хүн гэдэг дахин давтагдчихгүй өгөгдлийг оруулж чадахгүй өөрийн бүтээлч байдлаа хизээж битгий алдаарай. Ер нь одоо та бүхэн Harvard, Princeton, Yale, MUIS, SHUTIS, Европ, Америк, Австрали энэ дэлхий дээр янз бүрийн газар руу цаашаа явж сурах бах. Дэлхийн том сургуулиуд юу өсдгийг надаар хэлүүлдэггүй мэдж байгаа. За бид нар мэдээж голч дүн шалгалтын онооноос гадна та бүгдийг хэн сайн эсээ бичиж байгаагаар нь хүн хоорондыг нь ур чадвар хоорондыг нь ялгаж байгаа. За энэ юугаар ялгарх юм? Бүтээлч байдлаар л ялгардаг. Бүтээлч байдлыг харин хэрхэн олж явах вэ? Энэ юусоо зааж болдог чанар биш юм байна л да. Гэхдээ сайжруулж болдог чанар юм байна. Яаж илүү сайн бүтээлч байх уу гэхээр миний дүүнер ном унших гэдэг дадлыг өдөр бүр энэ дадлыг өөртөө суулгачаарай. Хэрхэн унших уу гэж юу? Утасныхаа ноутн дээр тейбл үүсгээд өдөр бүр 15 минут л уншчих. Ингэх юм бол их ном уншсан хүмүүс өөрсдөө маш их төсөөлөн бодох ур чадвартай болчдөг. Яагаад нэг ч кино за Lord of the Rings-ийн 2 дугаар ангийг эс тооцвол магадгүй нэг ч кино яагаад номог үзтгүн гэхээр ном гэдэг хүний төсөөлөн бодох маш олон хүний өнцөг байдаг учраас нэгэн director, нэгэн продюсерийн энэ төсөөлөн бодох чадвар гүйцэтгэв. Тэр утгаараа ном их сайн уншсан, маш креатив байдаг, маш бүтээлч байдаг. Улмаар дэлхийн шилдэг их дээд сургууль сурахад, дэлхийн шилдэг компанид ажиллахад, дэлхийн шилдэг компанийг байгуулахад та бүгдийн хинч оруулж чадахгүй зүйл бол бүтээч зүйл юм аа. Бүтээлч чанар юм аа. Энэ утгаараа дараагийнхаа 4 дахь зөвлөгөөг хэлмээр байна. Энэ өдөр болгон ном унших гэдэг ямар учиртай гэхээр зэрэг бид өнөөдөр IQ гэж их ярьдаг, бас EQ гэж их ярьдаг.
EQ нь IQ-гаас илүү чухал юм а гэж. Энэ юу гэсэн үг юм гэхээр ерөөсөө энэ дадал зуршлыг хэлээд байгаа юм. Гоц ухаантай биш. Өдөр болгон тууштай хөдөлмөрлсөн нь илүү амжилтанд хүрнэ. IQ өндөртэй мэдээж байх нь чухал байлгүй яах вэ? Гэхдээ бүх амжилтыг хараарай. Зовлонд метраагүй. Өдөр бүр нэг зүйлээ хийж байгаа. Гайхамшигтай байх албагүй. Гэхдээ энэ их том амжилтыг цуглуулахын тулд EQ маань буюу өдөр бүр нэг зүйлийг хийх. Өдөр бүр тууштай байх. Өглөө босоод шүдэ угаадаг шиг өдөр болгон ном уншаарай гэж зөвлөмөр байна. EQ дээр дахиад нэг side зөвлөгөө хэлэхэд EQ гэдэг бол ерөөсө хүнтэй харьцах чадвар байдаг. Сайн байна уу? Намайг тэр гэдэг чадварт суралцаасаа гэж дүүнэртээ бас хэлмээр байна. Ирээдүйд та бүгд юу мэдэх маш чухал аа. Гэхдээ 2030 он, 2040 он, 2050 онд та бүгдийн ажил, карьер, эд оргил үедээ цэцгэлж байхад та бүгд тэртээ тэргүү надаар хэлүүлдэггүй ганц Монгол улсдаач биш дэлхийн хүн болно. Дэлхийн хүн болоход юу мэдэх нь чухал, бас хэнийг мэдэх нь илүү чухал. Тэр утгаараа бусадтай харьцах people skill-ээ сайжруулаасаа гэж хүсмээр байна миний дүүнэр. За тэгээд мэдээж people skill-ээс гадна өөр юу хэрэгтэй вэ гэхээр 5 дахь зөвлөгөө хизээж битгий хөгжгөө зогсоогоорой. 5 жилийн өмнө PowerPoint дээр, Microsoft Word дээр энэ програмууд дээр их сайн юу ч болж ийсэн ажилд сурах хэрэгтэй, арилжаа хийж сурах хэрэгтэй гэж ах нэг зөвлөдөг байлаа. Дүүнэртээ хүүхдүүдтэй. Одоо ч гэсэн адилхан. Одоо AI agent угсраа сурчих. Бид дэлхийдээ тэртээ тэргүү технологийн асар хурдтай хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нь. Тэр утгаараа ямар ч мэрэгчлэр сурсан ба технологийн боол болохгүй цоо шин дэвшилтээс хоцрохгүй тулд хизээж хөгжгөө битгий зогсоогоорой. Хизээж сурахад оройтойгоо гэдгийг энэ дэлхий дээр амжилттай явж байгаа хүн бүр харуулж байгаа. Тэр утгаараа ч гэсэндээ зөвхөн 12 жилийн зөвхөн их сургуулийн 4 жилийн боловсрол биш шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд дараагийн зөвлөгөө аял. Дэлхийгээр болвол аял. 21 аймгаараа аял. Энэ дэлхий дүүрэн сюрпризүүд байгаа. Аялаад Trevor Noah-гийн хэлдгээр хэлийн мэдгүй газар очиод өөрийгөө ямар жижигхэн юм бэ гэдэг мэдрэмжийг авчих. Эсвэргээр энэ дэлхий дээр чамтай царай зүсээрээ итгэл үнэмшлээрээ юугаараач бүх зүйлээрээ тис хөндлөн дэлхийн чөтгөр буу мэд нэг газар байгаа нэг хүн чамтай адилхан байхыг ч үгүйсэхгүй. Тэгээ тэр нь өөрөө амьдрал баялаг гэдгийн, амьдрал өөр болон өөр хоорондоо маш адилхан гэдгийн илэрхийлэл. Хүнд перспектив буюу маш их харах өнцгийг өгнө. Тэр утгаараа ч гэсэндээ ах нь өөрөө сэтгэл готрол зөндөө орж байсан. 22 орноор 2 жилийн дотор аялсан. Хүнд маш том харах өнцгийг өгдөг юм а. Энэ үгийг хизээж битгий мартаарай гэж хэлмээр байна. Дараагийн зөвлөгөө 6 дахь зөвлөгөө юм байна. Ялангуяа хөвгүүдтэй хандаад хэлчихэ. Хөвгүүдээ энэ мөг яаж тоосон юм бэ гэдэг охинтой үерхээрээ. Хөндлөнгийн хүмүүс харахаар тийм ээ. Тийм охинтой суугаараа. Чамаг ерөөсөө доош нь хийж байгаа үг биш. Энэ магтаж хэлж байгаа шүү. Охтуудтай ч гэсэндээ давхар хэлгээд бүгдд нь хэлгээд нэг өсөндөө хүн хөндлөнгөөс юу гэж хэлэх нь чухал биш. Өөрөө өөртөө агтсан зоригтой бай. Өөрөө өөртөө бусдад тийм үү гайхуулахад ч гэсэндээ яаж ингэсэн юм бэ? Энийг яаж тоосон юм? Энэ яаж юм мөнгөтэй болсон юм ч юм уу? Энэ яаж ингэж ерөөсөө ингээ байнгын аз жаргалтай яваад байгаа. Гэх мэтчлэн тэр expectation-ыг байнга давж байгаараа гэдэг утгаараа ах нь хэлж байгаа шүү. За дараагийн зөвлөгөө. Англи хэлэнд I don't know. Мэдэхгүй. Энэ үг маш хүчтэй. 1492 онд Кристофер Колумбус Америк тивд очиод энтгэгт очиштоо гэж бодоод Indians гэж нутгийн иргэдийг нэрлээд буруугүй хөдөлгөөн зөвшөөрөөгүй. Түүнээс 10 жилийн дараа 1502 онд Америка Веспуччи энэ арай өөр тв юм байна гэд өнөөдөр энэ дэлхий дээр газар нутгаараа нийт нөлөөгөөрөө хүн амаараа мөнгө санхүүгээрээ 4-1 эзэлдэг Америк тв Кристофер Колумбусын нэрээр биш
Америка Веспуччигийн нэрээр нэрлэгдсэн нь Америка Веспуччи Колумбусыг бодвол англи хэлэнд байдаг хамгийн хүчтэй 3 үгийг хэлсэн. I don't know. Байнгын мэдэхгүйгээ мэдэрч мэдлэгийг эрэлж яваараа миний дүүнэр гэж хэлмээр байгаа юм. За 8 дахь зөвлөгөө. Энэ амьдрал тохиолдсон хамгийн муухай зүйл чинь энэ амьдрал тохиолдсон хамгийн гоё зүйл байх болно. Манай сэтгэл зүйч хэлжсэн. Нэг ёсондоо амьдрал хүснээр чи явахгүй. Уучлаарай. Өнөөдрийн та бүгдэд хэлэх хамгийн муу мэдээ энэ баг. Магадгүй хүссэн сургуультаа орохгүй. Хүссэн ажилдаа орохгүй. Хүссэн хүнтэйгээ суухгүй ч юм уу. Хүссэн найз нөхдөдөө байнгын ойрхон хамт байхгүй. Амьдрал хизээж хүснээр чи явахгүй. А гэхдээ ер нь хэний ч хүсснээр явж байгаагүй юм. Гэхдээ зовлон ирэх нь тодорхой. Зовх нь сонголт шүү. Хэрхэн зовлонд гудаах нь, лис гудаах нь та бүгдийн сонголтоо гэдгийг санаарай гэж хэлмээр байна. 9 дэх нь мэд өнөр хизээч том мөрөөдхөө Тэнгэр лүү дүүлэн нисгээ битгий мартаарай. Яагаад Тэнгэр лүү гэж хэлж ийм гэхээр хүн төрлөختөн Homo sapien 200 мянган жилээр авч үзье. 200 мянган жилийн дараа энэ дэлхийг 4.6 тэрбум жилээр авч үзье. Магадгүй та бүгдийн үед анхны ангар гариг дээр өөр гариг дээр хүн амьдрах бах. Нээрнгээсээ Тэнгэр окторгууруу дүүлэн нисэх бах. Танаа үеийнхэн гений инженерчлэн, танаа үеийнхэн супер хүн хийн. Танаа үеийнхэн магадгүй хүн төрлөختний түүхэнд анх удаага роботуудтай өөр төрөл зүйлтэй яг нэг төвшөнд харилцсан орших бах. Танаа үеийнхэн хүн төрлөختний 50хан жилийн өмнө, 100хан жилийн өмнө хинч төсөөлөөгүй ийм гайхамшигтай ирээдүг бүтээлцэн. Тэр утгаараа миний дүүнэр яг энэ ирээдүй та нарын гарт байгаа учраас энэ дэлхийн ирээдүй, Монгол улсын ирээдүй, эцэг их, үе удам та бүгдийн ирээдүй та нарын гарт байгаа учраас хизээж битгий том мөрөөдхөө бүү зогсоогоорой. Тийм учраас 10 дахь зөвлөгөөгөө өгөхөд буюу хамгийн сүүлийн зөвлөгөө юу гэхээр энэ гайхамшигтай ирээдүйг бүтээлцгээд хүн байхаа хизээж мартаж болохгүй. 1993 оны ESP дээр домогт сэтгүүлч Jimmy V нас барахаас 52 хоногийн өмнө ингэж хэлсэн байдгийн. Хүн өдөрт энэ 3 зүйлийг л хийчих. Тэгэх юм бол тэр гайхамшигтай өдөр байх болно. Саахан инээч. Хизээч хүн инээхээсээ ичиж зовж болохгүй. Магадгүй инээж болохгүй нөхцлүүд байдаг бахал та. Тэрнээс бусдаар өдөр бүр инээчих миний дүүнэр. Уйлахаас хизээч битгий санаа зовоорой. Уйлах хэрэгтэй. Ялангуяа манай эрчүүд бид нар өнөөдөр Монгол улсад эрчүүд зайлшгүй уйлах хэрэгцээ байгааг танаа үеийнх нь энэний түүчээ болж явах бах. Тэгээ бодчих. Утсаа тавиад өдөрт 30 минут зүгээр л бодчих гэж хэлмээр байна. Хэрвээ тэр өдөр инээгээд уйлаад бодчих юм бол тэр өдөр гайхамшигтай өдөр байх болно. Тэгээ дүүнартаа эцэст нь хэлэхэд би та бүгдэд амжилт хүсмээргүй байна. Тэртээ тэргүй миний хүсээд болцдог юм биш. Би гэхдээ бие махбодын хувьд, оюун санааны хувьд, сэтгэл санааны хувьд саруул ухаант дүүнартаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Анхаарал тавьсанд баярлалаа. Бүгдээрээ алаад өгөөрэй.